За энэ тулаасыг хэдүүлээ. Оруулаад ирлээ. За энэ хавтгай их би нефрон тавтгай хоёрыг хэдүүлээ. Тэгээд нэг юм хавтгай дээр авчирч хэсэгтэй. За юм болгочлаа. Юмэт. Математикчлээ. За одоо тэгвэл хэдүүлээ энийг хэлсэн юм чи ер нь бол энэ суурийг тосгоход тагш. Энэ суурийг контршип дараад энэ суурьтай. Тэгэхэд үзүүлээч. За энэ яг гэж юм хэр нэг төвшөндөө бичиж. Өөрөлдөл нэг бүрцгээд л харуул энэ хоёр ингээд нэг юм төвшин дээр болчихж байгаа гэсэн үг. За одоо хэдүүлээ энэ талсыг энэ талстаа материал ерөөдөө байрлал нь олдчихно гэсэн. За нэг юм байрлалтай олдох хэрэгтэй. За бүгдээр одоо энэ бахан хавтаануудыг унтраач тий. Дарчлын хавтаанууд унтрчин за шаардлагагүй л одоо тэнхлэгч унтраач болно ер нь бол. Энийг унтраач ч л тий. За тэнхлэгээ үлдээч. За одоо хэдүүлээ энэ шпилк. За би энэ шпилк оруулж чад орчихсон ба одоо энийг хэдүүлээ өргөжлөж орж ирээ. За tools одоо энийг хэдүүл бэлгийн детал одоо орж ирэх гэдэг гэсэн үг шүү дээ. За tools хэдүүлээ. Ави. За ISO ингээд орохоор ISO дотор юу байхгүй байна. Шпилк байхгүй байна. Шатнд гэсэн сонголт байхгүй байна. За тэгэхээр би юмсан л хойдоо германсан л. За тэгээд уучлаарай. Болт гэдгээс шат гэдэг аваад за эндээс нь тэр нэг төөрөг үснэгтэн дээр юу гүйцсэн мэсэн гэхээр нами талын урттай юм шат гэсэн тий хоёр талтай төсгөлтэй тийм шпилк гэсэн мэсэн за тэгээд тэр шпилк нь энэ хавшиг гэсэн за энэ ивчсэн оруулаад тэрээ сия хавар дээр гараа явчих тий сия чигтэй юм тоглол сия шпилк оруулаад ирлээ зэмэний нөлжсэн дэжлэг мөн үү за амжилтсан юм 8 шпилк гэхдээ эн чинь 70 хүртдэг гэсэн юм. 70 хүртдэг ийм шпилк. Алладс тэ. За эсгээд команда бэлэлч. За одоо эндээс хэдүүлээ. Энэ шпилкийг угсарч харъя гэсэн үг тэ. За тэхийн тулд энэ юу тагийг хэдүүлээ сонгож байгаад энэ эдэн дээр дарчаар ингээд одоо нуугдсан гэсэн үг тий. Тэгэхээр энэ хэдүүлээ төр зөр байхгүй болгож байгаад энэ шпилкийг холбомоор. За би одоо энэ шпилкийг энэ тэнглэгийн юутай нийт тэнглэгтэй ч эсвэл энэ тэнглэгтэй эхэлж болж байна. Матик гэдэг. Метавла энэ тэнглэгийн нэмэлт өчгөр энэ хоёрыг холбогдож чинь тий. За энэ тэнглэг холбогдсон шүү. За одоо ийм тодорхой хэмжээний ийм зайтай тий. За энийг хэдүүлээ. Тийм зөвхөн тэнглэгийн холбогдсон юм чинь хөдлөх ёстой болно. За хөдлөх нь за тэгвэл тэр хөдлөх нь. За энэ ингэж хөлөөтэй ингэ хөдлөнө. Энэ юутай хөдлөхгүй наа за хөдлөж. Ингэ хөдлөж чинь ишээ ороод ингэ тэр чигт ингэ орох гэдэг аахгүй тий. Тэгэхээр энэ хэдүүлээ энэ хязгаарын шипэлгчийн дотор ингэ суугаад тодорхой хязгаартай байх хэрэгтэй. Хязгаарын хэдүүлээ зааж өгөх гэдэг аахгүй. За тэхийн тулд юу эхлээд метагаад
гэж үсдэж байна те. Энэ шпилкийн хайн ихний ирмэг энэ нэрмэх хоёрыг сонгоод хөрийн хоёрыг уулзсан. За уулзчаар нь хэдүүлээ энэ зай гэдэг сонголтыг хийгээд энд 12 гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ нөхөн дотор 12 мм хүртэлтэй суух юм. Тэгэхээр энэ нөгөө гадна талтай зай нь хавагдаад байгаа учраас энэ flip dimension авчихаар энд ингээд дотор орчиж окей гэдэг. За ингээд шпилкийн дээр 12 гэдэг суулгач яа гэсэн үг нь шүү дээ. Шпилкийн суулгалтын дээл 12-оор авсан юм чинь. За энийг бас хэдүүл харъя. За энийг дараа нь ошруулснуудад энд хийсэн майтай хэдүүл болчих. Энэ distance нь зөв. За энийг хэдүүлээ салгууд авчлаа гэж ойлгож байна. За энийг ингээд дуртай зэрэг зөөжлөө шүү дээ. Энд орлоод ирсэн юм чинь тийм. За одоо би энийг энэ хоёр ижил диаметртэй учраас энд холбочих гэж бодод салгаж байгаа. За одоо эндээс буцаад хэдүүлээ юу руу нөгөө таглам ингээд дараа юу нуу зөвчөрсөн цахан хот болсон ба шүү дээ. Энд дээр дарж байгаа ингээд шаргад бол юм буцаад ороод ирж байгаа. За одоо ингээ энийг сонгоод мэтгээд энийг сонгоод мэтгэж. За тэгэхээр энэ маань одоо яаж юм хэр нөгөө юм дотлын тэр тагны тастай нэг юм автахад өрчсөн байгаа. Тэгвэл distance гэдэг нь аваад flip set-хэд энэ дээр нь төлөө 12 гэдэг хийчих. 12 гэдэг хийчих. Тэгээд одоо хэдүүлээ юу вэ? Энд хэлэхтэй оригинал хоёр piece нэг энийг үнтэй окей гэж орчих тий. За одоо ингэж тийшээ энэ гүндээ 12 мм гүндээ суудсан юм шпилк болж байна тий. За шпилкний маань орцол нь 70 гэж очсон байх хэрэгтэй тий. За 70 байна уу юу гэдгээс шалгачих хэрэгтэй. За хөөж байгаа. За одоо тэгээд хэдүүлээ энэ хоёр дээр нэг шайб тавьж харагдах тий. Энэ вошер гэдэг рүү ороод энэ вошерыг одоо энэ A төрөл гэсэн байсан. Тэрийг нь бас харна. Вошер энэ A8.4 гэсэн байна. За тэр төрлийн мэдээлэл гаргаж авахын тулд за эндээс нь бичсэн дотор орлоо. За энэ дээр нь 8.4 байна. 8.4 байхгүй тий. За тэгвэл хэдүүлээ зөвлөх энэ уулнууд зөвлөн л байл та. За тэгвэл энэ болчих. Нэг аппад 8.4 орж ирэх юм тий. Энэ жижиг юм болоо тий. Нэгсэн 6.4 гэж орж ирж байна. 8.4 гэж орж ирж байна. Цуурлаа гэдэг нь харагдах нь 8.4 23 диаметртэй. 6. За надад олдсон юм ч гэсэн энэ л байна. Гэхдээ том үгүй. За юу ч гэсэн үгүй. 4 мм цуцантай юм тий. Энэ цуурлаа 8.4 дөө. Хэд үзэлт. Цуурлын яваад ингэж очиж байгаа юм л дээ. Энэ цуурлалтай юм. Их том байл. За энэ 8.4-тэй цуурлах гэж очиж болж байна. Тэгээ энэ зузаан харин гаг 1.6-тай юм би. За энийг авчив. Энэ нэрэ дээр 125-тай ч юм бэ. За энэ зүгээр юм. За энийг авлаа. За энийг авсан.
Одоо хэдүүлээ байрлуулъя те. За энэ сонголтыг хийгээд энэ тэнцгийг тэмээд. За тэнцгүүдийн авдарсан одоо хэдүүлээ талсуудаа сонгох чи энэ талстай Ctrl Shift хэм мат гэж бол. За энтэй мат гэдэг хийчихлээ. Нүгд шарах гэсэн үг. Заагааг л биш. За сайн эндээс авсан үстэй. За нац дотроос нэгдэлээ гайг болж сонгоё зайн дотроос сэдэлээ хий сонгол зүгээр юм гэдгийг хараад зайн сонгочлооч. Зайны сонгоод энэ видео энэ хэвчрээд өөр анги автоматар уншаад сууч. Тэгэл нэг явуулсан. Зайны нэм хэмжээд логик авчлаа. Зайныг энэ дээр энэ голон дээр чирээд бэрүүл асууч. За эсгэ болчих. За эсгээд болсон. За одоо хэдүүлээ гол дээр навчсан чинь нэгийг сонгоод Ctrl Shift-д орчуулсан эсвэл мэтэ хийж болно. Энэ талсын заагаад өгч. Окей. За үнийг энэ зөвхөн тэнцлэг дээр баригдсан учраас нэг сонгоод сонгоод энэ сонгохоор энэ хэлмэт. За ийм болсон. За одоо энийг хэдүүл олшруулж, нэг олшруулж тий. За олшруулах команд маань байж байна. Circular component. За эндээс нэтлээ 368 equal space-ийг идэвхжүүлсэн. Одоо энэ дээр юу сонгох гэхээр энэ орж ирнэ. Энэ гурав сонгочих. За одоо тэгээд хэлээ. Бат үсгээр аль хэрмгээр бол зүгээр харъя. Энэ нэрмийн дагууг сонгохоор гэд 8 ширхэг ингээд ороод ирж болж байна. Окей. За одоо энэ талтай нөгөө энийг хоёр болгоч юм тий. За одоо тэгвэл дахиад энийг сонгож байгаа. Ой. Circle биш. Liner-ыг аваад явчихтэй. Liner-ыг аваад хоордох зайн 109 баг. За энийг 2. За хамгийн гол нь нөгөө биетэй задах газар наа. За circular наар хорд юм шиг. Энэ 360 биш. Sonlight 2 гэж жаад юу. Enter гэж. За ингээд нэг энэ тавчгаар хэмтэлт гараад ирчихтэй. За ингээ окей. За эндээс хэдүүлэн болтноос за би энийг шаптэй болтно гэсэн олдоор тийм үү? За энийг хэдүүлээ 6 энэ топс эксперт крест авчи. За төрөөс нэтэн дээр энэ тулаасыг энэ 15 гэдэг дугаартай болтоор батсан байна. За тэгээд хэдүүлээ энэ боо. За боохон тулд би солид өгсөөсөө болт оруулж ирээ. За энийг орлоод ирээ. За энийг хэдүүлээ